Энэ хууль бол батлагдсан гарснаар одоо батлагдах, шинээр батлагдах хууль тогтоом улам зэгстэй, чанартай бас олон нийтийн оролцоод тулгуурласан тийм сайн хуулиуд гарч ирнэ гэж бодож байна. Гол чухал залтууд улсын хурлаар батлагдсан гарах хууль тогтоомжуудын чанар чансаа бол илүү их сайжирч ойлгомжтой ийм хэлбэрээр гарах юм байна гэж ойлгож байгаа. Зөвхөн хэдийгээр олон шат дамжуулалт амжиж байгаа боловч хуулийн чанарыг сайжруулах энэ хуулийн гол батлагдсан гарч байгаа хуулиудын чанарыг сайжруулах энэ хуулийн гол агуулга нь бол харж байна. Тэгэхэд иргэдэд зориулж хууль тогтоомж гардаг учраас иргэдэд одоо хүлээлт үүсгэж байгаа ямар зохицуулт шаардлагатай юм бэ гэдгийг тэднэр хэлэлцүүлээд түүнийг заавал хуулийн тусгаж яхаар орж байгаа нь бол их чухал залтаг залгаж. Хандлт судалгаа, хань үзэл баримт бодлуулна, тэгээд шат шатны их олон үнэлгээнүүд бол хийгдэж явах нь тэгжиж эцсийн байр нэлээд их одоо шүүсийн одоо шахаад хийгүү болгож их хурал дөргөн барих болж шүү дээ, тийм ээ. Тэгмээс эхний удаад одоо их төвхтэй юм шиг байх боловч яван дээр хуулийн чанар сайжрахад бол хязгаарах ийм зохицуулттай болж байна л гэж ойлгож байна. Улсын хурлаар чанартай нийгмийн хэрэгцээ шаардлагууд нийцсэн. Тэгээд гараад хэрэгжихүйц өнөөдөр нийгэмд байгаа харилцааг илүү сайн зохицуулсан. Тийм л хууль гарахад төхөмтэй хууль шүү дээ. Тэгээд тэр дотроо төрийн байгууллагууд ажиллаж байгаа бидний хувьд бол төрийн байгууллагууд боловсруулж байгаа хуулиудад илүү санал өгөх. Дээр нь боловсруулалтын үед нь үнэлгээ хийх. За тэгээд иргэдийн оролцоог хангах, олон нийтийн оролцоог илүү хангах. Тэр дотроо тухайн ашиг сонирхлын хөндөж байгаа бүлгүүдийг саналын заавал тусгахаар хуульчилж байгаа шинэ харилцаа зохицуулсан энэ хууль гарч байгаа. Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгснээр бол хууль боловсруулах үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй бол хуулийн хяналт энэ бүх үйл ажиллагаа бол нэлээд зэгцтэй болох нь тодорхой байж байна. За мөн урд нь бол тэр хууль тогтоомжийг боловсруулах тийм ээ энэ ажиллагаа бол журмаар хэрэгжиж явж байсан. Энийг бол нэлээд одоо шинжилгээ нэмжтэй үйл ажиллагааг цааш нь явуулах одоо нэлээд таатай орчин бүртгэхэр байж байна. Ер нь хууль тогтоомжийн тухай хууль гэдэг нь хууль дээр нөгөө хуулийг боловсруулах үзэл баримтлалаас эхлээл энэ бүх үйл ажиллагаануудыг бол олон нийтийн оролцоо нэлээд тийм өргөө хүрээтэй хамарсан тийм хууль болж харагдаж байна л да. Хууль тогтоомжийн төсөл батлагдлаа гэхэд одоо түүнээс гарах нийгмийн эдийн засгийн үндслэл шаардлагыг бас нэлээд оновчтой бас нарийн зохицуулахаар бас нэлээд хуулиуд тусгаалan заагдсан байгаа бас нэлээд онцлог зүйл байх гэж бодож байна. Хоёрд нь юм бол хууль тогтоомжийн төслөө одоо тэр өр нөлөө одоо олон улсын одоо гэрээ хэрэгцүүд хэрхэн одоо бэлэгдэж байгаа талаар гадаад яам болон хууль зүйн яам тухайн төслийг одоо хэрэгжүүлж байгаа одоо газар агентлагууд маань өөрөө санаачилж орчуулах одоо орчуулга өгүүллийн үед хүртэл одоо бас нэг мөр болгож байгаа нь бас илүү их одоо зөв зөвхөстэй арга гаргал болсон юм болов уу гэж бодож байна. Иргэдийн оролцоог анх хоёрт одоо хуулийн этгээд болон төрийн байгууллагын оролцоог анх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтүүд оролцсон байлээ. Тэрнийг нь болохоор иргэдийн оролцоог анх дээр одоо байгууллага өөрийн вебсайтаараа дамжуулан авах. Тэрэн дээр тодорхой хоног хугацаа заасан. Хоёр төлөв мэрэгжлийн байгууллагууд тухайн одоо хуулийн салбар хуулийн мэрэгжлийн байгууллагууд буюу төрийн бус байгууллагуудын судалгааг үндэслэж оруулахаар энэ хууль тусгасан одоо илүү одоо иргэд хуулийн этгээд рүү чиглэсэн ийм судалгаа аргачлалыг одоо бий болгоход зориулагдсан байна л гэж үзэж байна. Хууль тогтоомжийн төсөл боловсруулахын өмнө түүнийг хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага байна уу гэдэг ямар ач холбогдолтой вэ? Энийг ер нь боловсруулсан нийгмийн харилцаанд ямар үр дагавар гарах вэ гэдэгтээ урьдчилан хандан судалдаг болж байгаа. Тэр аргачлалыг нь бол засгийн газраас батлахаар хуулиндаа зааж өгсөн байгаа. Тэгээд тэр аргачлалд заасны дагуу үнэхээр одоо хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлага байна гэж үзвэл
цаашид хууль тогтоомжийн төсөл боловсруулах процесс маань хийгдээд явагдана. Хоёрдугаарт нь өмнө нь хууль тогтоом одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд заагдаагүй хэд хэдэн нарийн зохицуултуудыг зааж өгсөн тохиолдол хууль тогтоомжийн төсөл боловсруулах зардал тооцох хууль тогтоомжийн төсөлд зардлыг тооцох тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсанаар ямар хэмжээний зардал гарах вэ, төсөлд ямар хэмжээний ачаал үүсэх вэ, нийгэмд ямар хэмжээний иргэдэд хэрэгэц зэрэг ачаалал болон зардал гарах уу гэдэг талаар тооцсон зардлын судалгааг зайлшгүй шаардлагатай болж байгаа. Мөн хууль тогтоомжийн төсөл боловсруулсныхаа дараа тухайн хууль тогтоомжийн төсөл нийгэмд яаж хэрхэн хэрэгжих вэ? Тэр нь иргэдэд хэрхэн үйлчлэх вэ гэдэг талаар үр нөлөөний судалгаа гэж бас хийх хэрэг болж байгаа. Гэх мэтлэн хэд хэдэн тийм аргачлалууд нэмж одоо зайлшгүй хуулиар хийх шаардлагатай болж байгаагаараа онцлогтой.